Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр мотивацийн онолуудын талаар судалнаа. Мотивац гэдэг нь хүн өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгод хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн түлхэх үйл ажиллагаа юм. Харин хүнийг үйл ажиллагаанд өдөөн түлхэж сэтгэлийн дотоод хүч сэтлийг мотив гэдэг. Аливаа удирдагч менежер хүн байгууллагынхаа зорилгыг тодорхойлсны дараа энэ зорилгодоо хүрэхийн тулд юуг, хинээр, яаж, хэдийд, ямар хугацаагаар хэрхэн гүйцэтгүүлэхээ сайн бодох шаардлагатай. Зорилгодоо хүрэхийн тулд менежер хүнээс өөрөөс нь болон гүйцэтгэгчээс асар их хүчин чармаалт гарна. Ийм үед удирдагч хүн гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг зорилгын зөв байнга чиглүүлж, эцэгжүүлж байх шаардлагатай. Хүмүүсийг ажил хөдөлмөрт өдөөн түлхэх маш олон арга байдаг. Бөгөөд хүн төрөлхтний түүхэнд олон зууны турш хүмүүсийг хөдөлмөрт идэвхжүүлэхэд алгадлагын аргыг түгээмэл хэрэглэдэг байсан. Үүнийг ташуур гамбрын арга гэж нэрлэдэг. Гэвч мотивацид ташуур гамбрын аргыг хэрэглэх нь өнөө үед хүссэн хүлээсэн үр дүнг авчрахгүй бөгөөд айдас албадлагаар хүмүүсийг ажилуулдаг цаг үе нэгэнт үеэ өнгөрөөсөн. Ийм учраас өнөөдөр менежментийн шинжилгээ ухаанд хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх аргыг өргөн хэрэглэх болсон. Хүмүүсийг урамшуулахын тулд хүний хэрэгцээ, сонирхлыг нь харгалзах нь чухал байдаг. Хүн зорилгодоо хүрэх замаар өөрийн хэрэгцээгээ хангах, улмаар дараагийн шинэ хэрэгцээгээ илрүүлэн цаашид хүрэх зорилгоо тодорхойлох маягаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байдаг. Орчин үеийн мотивацийн онол хандлагуудыг ерөнхийд нь агуулгын болон процессын гэж хоёр ангилдаг. Агуулгын онол нь хүний дотоод хэрэгцээнд тулгуурлан мотивацийг тайлбарладаг бөгөөд гол төлөөлөгчд нь Абрахам Маслоу, Дэвид Маклендо, Фредерик Гейсберг нар юм. Харин процессын онол гэдэг нь хүний танин мэдрэхүүн аливаа үзэгдэл үйл явц гадны нөлөөллийг хүлээн авах байдалд тулгуурлан тайлбарладаг. Гол онол нь хүлээлтийн онол, шударга ёсны онол, Портер-Лоулерийн онол юм. Мотивацийн агуулгын онолуудад хүний хэрэгцээг ерөнхийд нь хоёр ангилдаг. Анхдагч хэрэгцээ буюу өмсөх, идэх, уух, унтах, амрах зэрэг физиологийн хэрэгцээ хамаарагддаг бол харин хоёр дахь хэрэгцээ нь хүн өөрийн мөн чанараараа хүний оюун санаа, сэтгэл зүйн хэрэгцээ хэлдэг. Тухайлбал хүн ажилдаа амжилт гаргах эрмэлзэл, хүндлүүлэх, хамт олонд хамааралтай байх, эрх мэдэлтэй байх зэрэг хэрэгцээ ордог. Анхдагч хэрэгцээ хүн бүрт ижил байдаг бол хоёр дахь хэрэгцээ хүний боловсрол, амьдралын хуримтлуулсан туршлагаас хамаарч харилцан адилгүй байдаг. Эрдэмтэн судлаач Абрахам Маслоу 1940-ад онд хүний хэрэгцээний шатлалын онолоо боловсруулсан. Тэрээр хүнд маш олон төрлийн хэрэгцээ байдаг бөгөөд эдгээр хэрэгцээ нь эрэмлэгдсэн, шатлсан хэлбэртэй байдаг гэж үзэн хүний хэрэгцээг 5 үндсэн ангилалд хуваан авч үзсэн. Хүмүүсийн дээд шатны хэрэгцээнд тулгуурласан мотивацийн онолын өөр нэг загвар бол Дэвид Маклендийн онол юм. Тэрээр хүмүүс дээд шатны 3 төрлийн хэрэгцээ байдаг гэж үзсэн. Энэ нь эрх мэдэлтэй байх хэрэгцээ, бүтээмжтэй байх хэрэгцээ, аль нэг зүйл татагдаж байх хэрэгцээ болно. 1950-ад оны үед Америкийн судлаач Фредерик Гейсберг өөрийн ажилтнуудынхаа хамт мотивацийн өөр нэгэн загварыг боловсруулсан. Тэд нэгэн томоохон чип будгийн пүүсийн 200 инженер конторын албаа агчдаас та ажил үргээ гүйцэтгсэний дараа хэдийд сэтгэл санаатай нь амар болдог тухайга дэлгэрэнгүй бичнэ үү? Та ажил үргээ гүйцэтгсэний дараа хэдийд сэтгэл санаатай нь тавгүй болдог тухайга бичнэ үү гэсэн асуултуудад хариулт авахыг хүссэн. Гейсберг судалгааныхаа үр дүндээ тулгуурлан эрүүл ахуйн хүчин зүйл, мотивац гэсэн хоёр ойлголтыг тодорхойлсон. За, эрүүл ахуйн хүчин зүйл нь ажил хийж байгаа орчин. Харин мотивац бол уг ажлын шинж чанар агуулгатай холбоотой гэж тэрээр тодорхойлжээ. Гейсбергийн тодорхойлсноор эрүүл ахуйн хүчин зүйл байхгүй, эсвэл хангалтгүй түвшинд байх бол хүн ажилдаа сэтгэл ханамжгүй байх болно. Ингэснээр хүний мотивац буурна гэж үзсэн. Мотивацийн процессын онолууд нь хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд өөрийн хүчин чармаалтай хэрхэн хуваарлах, үйл хөдлөө хэрхэн сонгохтой холбоотой байдаг. Энэ онолд хүлээлтийн онол, шударга ёсны онол, Портер-Лоулерийн загвар хамаардаг.
Хүлээлтийн онолыг үндэслэгч Виктор Бруман хүний үйл явдлын мотив нь зөвхөн хэрэгцээ биш гэж үзээд хүн үйл ажиллагаанд тодорхой зүйлийг хүсэн хүлээж оролцдог гэж үзсэн. Хүлээлт гэдэг нь болж байгаа үйл явдлын үр дүнг урьдчилан таамаглаж, өөртөө ямар нөлөөтэй болохыг тодорхойлохыг хичээх үйл явц юм а. Үүнийг хүлээлт гэж ойлгодог. Шударга ёсны онолоор хүмүүс гаргасан хүчин чармаалтынхаа төлөө хүртсэн урамшууллаа бусад хүмүүстэй харьцуулдаг бөгөөд харьцуулалтаа хэрэв тэгш бус байдал илэрвэл сэтгэл ханамжгүй байдалд ордог гэж үздэг. Сэтгэл ханамжгүй байдалд орсон ажилтан хүн тэрхүү тэнцвэргүй байдлыг арилгахын тулд нэг бол урамшууллыг өөрчлөхийг хүсдэг. Эсвэл тухайн урамшууллын хэмжээнд тохируулан үйл ажиллагааны эрчмийг сулруулж бүтээмжинд багасдаг байна. Хүлээлтийн онол шударга ёсны элементүүдийг багтаасан мотивацийн процессын иж бүрдэл шинжтэй загварыг Портер Лоуэлл нар боловсруулсан. Энэ загвар нь үр дүнтэй хөдөлмөрөөр хэрэгцээ хангагдана гэж үздэг. Энэ загварт зарцуулсан хүчин чармайлт, ойлголт, хүрсэн үр дүн, урамшуулал, хангамжийн түвшин гэсэн 5 хүчин зүйл байдаг. Портер Лоуэллын онолоор бол хүрсэн үр дүнд ажилтны хүчин чармайлт, түүний авьяас чадвар, зан чанарын онцлог, өөрийн үүрэг оройлоо ухамсарласан байдал нөлөөлнө гэж үздэг. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.